За сайн байцгаана уу? Ариун санаа байна. Уулзаа удсан биш үү? Сэн сайхан юу яцгаана? 50 да. Би бол 50. Та нар 50 уу? 50 байгаасай л гэж хүсье. Ёо, би уулын гоё бичлэг хийсэн юм аа. Тэгсэн чинь нөгөө нэг одоо энэ гимбал гэдэг энэ гар биш үү? Энийг одоо энэгээр бичлэг хийхин тулд тийм юу яадаг вэ юу? Юу лээ? Нэг аппликейшнаар нэвтэрж ороод тэгээд бичлэг хийдэг байхгүй юу? Тэгсэн чинь тэр аппликейшн дээр нь ингээд туранхаа ийм болгодог нэг тийм фильтрүүд байдаг байхгүй юу? Тэгвэл би тэдрийг уг нь бүгдийг унтрааж байгаа бичлэг хийдیں۔ Тэгээд тэгсэн чинь нэг өдөр би бичлэг эхлүүлээ бахан бичиж дуусаад тэр мөрийг бүр янзлж манцлаад YouTube дээр хийвээ. Тэгээд юу ч бодохгүй YouTube дээр хийчээд нэг ганц нэг цагийн дараа би өөрөө автоолонгуудаа YouTube-ийг үзмэр санагдаж зурагтаараа үзсэн. Тэгээд тэгсэн чинь гэд миний царайг ингээд шаардлага байхгүй шүү дээ. Нүрийг бүр ингээд авах шаардлага. Тэгээд тэгсэн чинь гэд ард ингээд миний байсан юмнуудыг таталтаж маталтаад би бүр шок. Юу вэ? Тэгээ мангар хурд устгаад тэр бичлэг бол мангар хайрын бичлэг заяа. Бас. Ер нь л амар гой бичлэгнүүд дээр ингээд фейлдээд идэг. Одоо нүрээ будаад ингээд хайчих байгаа вэ гэхээр хэдүүлээ. Удаан хугацааны дараа маа найзлууд битээ болцох байгаа. Нэг бол ингээд би завгүй, нэг бол маа найзлууд завгүй гэд. Одоо болохоор миний цагийн үеэр яаж яваад байгаа вэ гэхээр өдөр нь болохоор фитнес дээрээ багшилчаад оройн нь болохоор баарн дээр очиж ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд юу найз залуутайгаа уулзаж учирч болзож ангалзаж тангалзаж явах унтахч зав байхгүй. Тэгээд манай найз залуу чи ястон нэрээ одоо цаг гаргахсангүй нэ тэрэ загваагаа чи мэдж байгаа ч гэсэндээ энэ төр гэдэг тахлаа юм. 2 хоног амарч жагаад баарн дээрээс 2 хоног чөлөө аваад тэгээд фитнес дээр багшлалаа юм л та. Тэгээд найз залуутайгаа өнөөдөр гоё юм хийж явна. Юм хийж явж байгаа ч гэсэнтэй мангар муухай заяа. Дандаа надад ашигтай юмуд хийж явж байгаа заяа. Яагаад л миний уураг дуусч байгаа байхгүй юу? Тэгээ би болохоор тийм захиалгыг одоо юм ингээд хувц сунарч бай. Ингээд хоол унтч бай. Тийм захиалгаар авах амар дургу за. Тийм онлайн шоп мопор авах амар дургу. Хүлээж байгаа л эренгүүд нөгөөтг нь миний сэтгэл нэрхэхгүй ч юм уу. Ингээд жоохон тиймэрхүү байх юм бол би тэрэн дээр ингээд жижиг юм дээр амар уур үрээд өгөхгүй. Тийм болохоор шууд өөрөө явж очиж худалдаж авдаг. Тэгээ уураг ч гэсэндээ ингээд одоо захиалчиг гэх юм бол баг 14 хоног монж ирдэг байхгүй яа. Тэгэхээр гадаадаас ирж байгаа болохоор. Гэтэ Costco орох юм бол юу яа? Бэлэн байж идэг зардаг. Тэгээ Costco орж уураг муураг аваад тэгээд манай хүн гэсэндээ бас бус нэг юм авах хэрэгтэй юм байгаа юм гэсэн. Тэр мэрийг авчаад нэг кино үздэг байгаа. Одоо бичлэгээ ядаж хийдаа юм ч тоо. Намайг одоо манай жинхэнэ үзэгч нар маань одоо Instagram-аар за одоо болно битгий өөрөөдөө бичлэгээ хийлдэ. Нэг гарч ирээд алга болчих солиотой юм ааш. Гэж мэгээд айлаа тэгээд бичлэгээ хий одоо. Ямар хөөрхи юм бэ? Худлаа тоглосон. Ойрын сонин сайхан солиогоо жаг гэх юм бол маш тэгээд 50 амгалан ажиллаад игээл ажил төрлөө игээл яваал байна. Өчтөр бас би явуулна нэг Монгол зонгол руу юм явуулж муулаад тэгээд жоохон юу бичлэг хий гэж би бодож ирсэн юм. Юу явуулж муулсан энэ төр гээд ээж аавда юу авсан энэ төр гээд. Тэгээд тэгсэн чинь бас залхуу өрөө дээрээс нэг цаг маг амар юу бадад таада. Жоохон ингээд нэг тийм ингээд цагийн жоохон юутай гацсахгүй юу. Юу төлөө цагт баригдаад яа тийм. Цагт баригдаад ингээд бичлэг хийж чадсангүй. Гой бичлэгээ хийх гэхээр ерөөсөө цагт баригдаад байна. Тэгээ юу ингээд камер бариад явах тийм зав гарахгүй байгаа юм чинь. Тэгэл сонь сайхан хэмбэлэг тиймэрхүү л энэ да. Сонноос бээр манай надаас нэг хичээл авдаг эгч нарын нэг нь тэмцээнд орох оролцсон. Тэмцээнд. Бүр ингээд одоо ингээд надад хичээл аваад ер нь бол ингээд 4-5 сар болж байгаа хгүй юу. Бүр ингээд миний хүлээлтээс илүү амар үр дүн гаргаад заяа. Бараг би надтай адилхан болж болоод байгаа юм яагаад. Яг гоо тэр их чи өөрийнх нь амар хичээл зүтгэл байгаа ч гэсэндээ миний бас зааж байгаа арга барил байгаа ч гэсэндээ одоо тэр их хүний хувьд бол тэр хичээл авдаг хичээл хувьд бол ингээд өөрөө өглөөнөөс оройтлоо ингээд ажилтаа байдаг за. Тэгснэ гэр нь манай одоо миний багшилдаг фитнесээс амар хоол юм бол тэгсэн мөртлөө өдөр алга ирдэг заяа.
Одоо нөгөө нэг би чинь 7 хоногийн 3 өдөр тэгээ өөрөө чадна гэх юм бол 4 хоног ирээд хий энэ төр гэдэг болохоор тэгээд гисэн чинь хичээлээ өдрөөч гэсэндээ ингээд зам дээр ирээд ингээд цаг маг алхах чинь 2 цаг маг алхачаа явчихдаг заяа. Бүр тийм амар одоо итгэл үнэмшилтэй амар өөртөө итгэлтэй ингээд хий болгоё гэсэн тийм амар хүсэлтэй байгааг би хараад бүр хайр үрээд тэгээд за яна юу яа. Угаасаа л би бэлтгэлээ хийдэм чинь та натаа хамт ингээд бэлтгэлээ яваа. Одоо ингээд хоёулаа партнер болёо. Мөнгө төгөөрөг одоо хичээл мичээл одоо болно. Та бол сурах хэмжээндээ бүгдийг сурцсан. Одоо болно гэд. Тэгээд нэг тийм гоё партнертэй болсон. Тэгээд их чинь тэмцээ одоо 3 сарын 22-нд бүр амар лаг бүр яа мэдхгүй бүр хэлэх үг болтохгүй амар лаг. Утас авч тослоо ирчих юм. Өмнөх бичлэгэн дээр бас тэгсэн заяо. Ингээл амар найзтайгаа бичлэг хийсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд хоол суудсан байгаа юм чинь ингээд дээрээс дуудлага орж ирээд харагдаагүй. Тэгэл найзтайгаа юм яриад байжсэн чинь бичлэгээ дуусны дараа ингээд бичлэгнүүдээ үзв. Тэгвэл манай л дундуур ингээд 3 залгацсан заяо. Яг ингээд 3 минутын зайтай 3 залгацсан. Тэр дунд чинь битээ хичнээн их юм ярьсан байгаа. Тэгээд яг тэр хэсгийг хасч даа гэсэн чинь тэр тухайн үед ярьжсэн ярианы сэдв мэдв бүр шал утгагүй болж болоод. Тэгээд нэг бичлэг бас алагдсан байдаг. Тэгээд тэр нэг хичээл өстой амар байна өө. Одоо ингээд хараад тэгэхээр хүн юу н өөрөө ингээд хөсөөд зориод ингээд хий болгоё гэх юм бол болдоггүй юм байдгүй юм байна гэдгийг би ойлгож байна. Бүр ингээд намайг бүр ингээд ажилдаа амар дуртай болгож байгаа байхгүй юу. Тэгээд тэр их зэрэг амар бахархаж байгаа. Тэгээд одоо энэ их чиг тэмцээнд оруулна гэх юм бол ерөнхийдөө бол одоо би яг мэрэгчлэрээ ингээд төгсөөд мэрэгчлэрээ ажиллаад эхлээд хамгийн анхны тим тэмцээнд орж байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр одоо миний хамгийн анхны тэмцээнд орж байгаа сурагч маань болно гэсэн үг. Тэгээ би бүр ингээл амар тоглоод байгаа. Бодлоо би очиад ингээл би минь гой тосолж өгөөл. Ингээл амарлаг гой тэмцээнд нь бэлдэж өгөөл. Тэн дээр л маш тийм юутай байна. Гой байна. Тэгээ манай тэр ихч болохоор өөрөө бас мээр амбицтай шүү. Тэмцээнэ шууд за хоёлаа тэдний тэмцээнд орох уу, эдний тэмцээнд орох уу гэж ярьжсэн чинь шууд энэ тэмцээнд орё гэж хэлсэн юм. Бикинийг авъя. Өсөдөө готл мотл тосмоос эмэг зүйлс бүгжээ авъя. Тэмцээндээ бүртгүүлье. Амар амбицтай. Би бол өөрөө хэдэж тийм биш байсан байгаа байхгүй юу. Аль руу норох уу, яах уу, ийх үү, би одоо чадах болоо, матхолоо гэх. Гэхдээ яг хуу надад тухайн үед ингээл амар лаг багш магш байдаг л амар намайг амбицтай байсан бол яг хуу тухайн үед бол амар тэмцээнд орсон л байгаа. Тэгээ одоо ингээд би өөрөө болохоор мэрэгчлээ жоохон амьлуулах тийм одоо төвшөнд явж байгаа болохоор сурагч нартайгаа ингээд барьцаа сурагч нарынхаа орж байгаа тэмцээнд нөрөө тэнхтэй байвал би бол өөрийгөө амар тэнэл гэж бодод байгаа байхгүй юу. Тэрний оронд зүгээр сайхан гоё мэрэгчлэрээ гоё ажиллаад хүмүүстэй гоё бэлдээл тураагаал гоё битээ болгоол ингээд явж исэн дээр юм байна да гэж би бодоод. Тэгээ өөрөө тэмцээн уралдаанд ороход одоо тулах юм бол лаглаг тэмцээнд одоо амар лаг бэлдэж байгаад ороод мороод гэж бодлоо. Тэрнээс ш хичээл өгж байгаа ихч нартаа юугээ барьцлааны тэмцээн солиороод гүг явж явах уу гэж бодлоо. Тэн за тэгээс нүрэ буудын маань ажиллаа ирсэн байна тэгээд гэрлэж орлоо гинэ. Тэгээ нам болохоор айл түрүү босоод бэлтгэхлээр би заа гэчээд уцаа оролт ангаа хөвтөд байсан байхгүй. Гэс бодоод тэгээд бичлэгээрээ уулзцгаая. Болчлоо. Ингээд зүгээр л ингийнхаар өмд хар цамц жээс өмд тэгээд дагуура найзлуутай хоспбууз юм байна. Маа найзлуу намайг бүр ногоортлоо унтаад загас шиг нүд чинь загас шиг болсон мөрий шоолоод байна. Одоо энэ сөүлээр нь бас хөргөн төвж ирчихнэ бас хурган. Одоо эхлээд болохоор манай найз залуугийн ажлыг амжуулаад тэгээд дараа нь миний ажлыг амжуулахаар явъя гинэ. Нэр би утгагүй юм гоо шүттэй л шүү дээ. Гоо шүттэй болохоор гоё бичлэг хийнэ заяа. Одоо шууд ингэж камера эргүүлээл. Энэ л маань найз залуу. Энэ л маань найз залуу. Хорвогийн хамгийн сайхан царайлаг залуу гэх. Яа гэтээ би ингэж заяа сүүлийн үед найз залууг харах болгонд улам ингэ дурлаад заа. Амар угсаа аим царайлаг юм шүү дээ. Царай нь харангууд ингээл
Амьдралын ингээ бүх асуудлууд мартагдал. За яг царилэг найз залуутай юм да. Тэг ингээ бүр баян санаад бүр ингээд хайр хүрээд бүр ингээд дурлаадах юм ямар сонио. Яг тийм үе байд юм байна ингээд. Анхандаа болохоор ингээд амар догтолж уулздаг байж байгаа л сүүлдээ ингээд би амар тасангуудаа амар утгагүй санагдал залхаал ингээд өөрөө амтгой харагдал. Би бол яг саяхан тэгсэн заяа. Салмаар санагдал ингээд салж малаал маягдаад байдаг. Тэнгүүд яг тэр үед авчих юм бол яг ингээд жинхэнэ хайр эхэлдэг гэдэг. Тэгээд идэв чинь 3 үе шаттай байдаг гэдэг. Яг тэр юм шиг байгаа. Тэгээд одоо ингээд харангууд ингээд бүр ингээд харах тусам ингээд бүр хайр хүрээд харах тусам хазаад алчмаар санагдаад бүр. Тэгээд 18-нд чинь шүдний имлэг рүү очно. Гой шүдээ гой ялгаад. Тэгээд 19-нд бас амар гой бичлэгтэй. Гадаас амар гоё. Одоо бүр цаг агаар үнэхээр гоё. Тэгээ одоо манай найз залууч нэг амар хойно ингээд нилээ хөгшрөнгүүтэй хөрөмэн гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ би дандаа тэгдээ. Тэгвэл би чамд яг ганц Porsche аваад өгч заяа. Тэгээ хоёлыг ирлээ шүү заяа. Манай найз залуу хийж байгаа ажил нь хөөцөлдөж байгаа ажил. Энэ их таймер гоё хац. Миний апмархан тустах. Миний апмар. Йоо энэ брэм гоё дизайнтай юм биш үү? Гэртээ аваад тавьсан багт. Хөгшөрж байгаа юм багтаа ийм хүмүүс амар гоё ярддаг төгөлцөх. Дайрс ямар амар ядарсан харагдаж байна. Монгол 5 тоол итгэр ирлээ. Хоол. Манай бас Монголд амар сайн иддэг. Цөв гэдэг энэ төргээд иддэг шүү дээ. Орч гүрэнлээ орно өнөөдөр. Яа, шинэ олны газар орч. Ууланд баян нараа ордыг. Опа, 여기서 먹자. 오늘은. Битэрсэн Монгол хоолоо идчихэд одоо кино үзгээ ирсэн байна. Тэгээ цаг ингээд их байхаар битэр дэлгүүр ирсээд. Тэгсэн чинь амар гоё эртөө хувцсны газар л оронгууд манай найз л өөрөө үзэлсэн байхгүй хөрхөө хувцс. Тэгээ би сонгож өмсөлөл гэсэн чинь амар хөөрх юм байж таараад. Тэнгүүд найз лугаа авчнаа точоор Валентины бэлэг гэдээ аваад өгье гэ. Тэгээд сайн нэг юм флекс игээд. Тэгээд яг өөртөө юм ахуулах гэсэн чинь яг киноны цаг болчтiin. Тэгээд ямар ч ингэс киногоо үзчихэд өөртөө юм ахуулна гэж. Алдтай биш үү. Уг нь битээр чинь амралтын өдөр 4 өдөр таараад Валентины 5 өдөр штэ. Тэгээд би маргааш эртгэн гараад өөрөө хүнийхээ дуртай нөгөө нэг фитнесийн ноцны брэндээс очих хугацаанд авч үйж очсон байхгүй. Тэгээд тэгсэн чинь сая дэлгүүрээс яхахтаа ингээд хөөх юмнууд байгаад тахлаа юм. За Валентины бэлэг шүү. За юу гэдээ аваад өгсөн. Тэгсэн чинь надад чи дээр юу авах гээд ингээд байна. Би юу авах вэ? Тэгэхээр би хэлсэн гарын үс хийж авъя гэд. Юу гарын үс гэхлээр баялаг гэрэлтийн баталгаан дээр чиний гарын үс гэж авчиж болчих гээд байна гэсэн чи. Гэтэ галзуу балаа юм яриад. Манай X төгөлдөр нөгөө шар X маань өөрөө бас Marvel-ийн улаан фэн гэсэн юм. Тэгээ Ахмад Америкийн тийм жижигхэн тийм сүвнэрүүдийг би бас амар бэлгэлдэг байсан байхгүй юу? Төрсөн өдөр нь олсонгууд нь ингээд Ахмад Америк, Spider-Man тэгээд өөр Hulk гэлөө ийм гурван тийм жижигхэн нөгөө нэг сүвнэр эдэж штэ. Тэрээс бэлгэлжсэн. Би яг X-тагаа үргэлж хүртлээ тийм одоо Marvel-ийн талаар юу ч мэддэггүй тийм кинонд амар сонирхолтой байсан байхгүй юу? Тэгээд нэг өдөр намайг бүр 2 өдрийн турш ингэ суулгаж аваад Marvel-ийн бүх кинонуудыг үзүүлсэн заяа. Хамт үзсэн л дээ. Тэгэл ер нь бол Marvel гайгүй дуртай болж эхэлсэн чинь одоо энэ залуу бас амар Marvel дуртай. Ер нь эрэгтэй хүмүүсийн Marvel амар дуртай ах юм тий. За юу байна хонгоруудаа? Тэг кино үзлээ. Надад бол нэг тийм амар өмнөхөөсөө илүү тийм сэтгэл огтлуулсан амар яа гэд ингээд юу гэдэг лээ. Зүрхийг минь савлсуулсан тийм үйл явдал бол их гарсангүй. Тэгээд киноныхаа хувьд бол би жоохон сэтгэл дундуурлаа. Тэгээд найз залуутайгаа дэлгүүр хийсэн. Би ингээд найзлуудаа амар гоё юмнууд авч өгсөн заяо. Яг ингээд Валентины баярын бэлэг гээд
би ихтэй хүнд бэлэг өгөх мангар хоббитэй за. Тэгээд энэ хүн тэрийг хараад намайг бодоосоо ч юм уу энэ хүн ингээд намайг бодохороо тэрийг одоо харж өмсөөсөө ч юм уу те. Тэгээд явж исэн чинь нөгөө нэг одоо duty free гэдээ байдаг штэ нөгөө жоохон хямдхан одоо юм дээр ингэж эсэн бусын үн нэмэхгүйгээр яг л ингээд яг гарч ирж байгаа үнээр нь зардаг. Юу гэдэг үлээ тийм гэж одоо. Тийм сегэм татвар. Тийм татвар интерментер ингээд тооцогдоогүй тийм хямдхан үнээр нь зардаг тийм duty free гэ байдаг штэ. Тийшээ орвоо найз залуу битээ тэнж агаад. Тэгээд тэгсэн чинь би өнөөдөр нэг инстаграмд зураг хийсэн байхгүй пүүцтэй. Дөөний бэлтгэлийн зургийг. Тэгээд тэгсэн чинь яг пүүц маань нэгдүгээр талтар байсан үнэн заяа. Угаасаа би пүүзээ угаадаггүй. Би ч гэлтөө солонгост угаасаа тийм цэв цэвэрхэн пүүснөө явдаг байхгүй. Угаасаа пүүзээ угаахгүй аваад өмсөж явсараагаа цалгаад унангууд нь хайцгаад хүмүүс ахгүй юу. Ям шивэр мэвэртэн гэсэн тийм ойлголт байхгүй учраас. Тэгээ би анхандаа л угааж муугадаг байсан юм а тэгж жагаад ерөөсөө ингэж яг удаад солонгочод ирсэн чи угаахаа болоод тэгэл аваад бэлгэлтэй чирж өмсж байгаа л тэгэл хайчдаг. Тэгээ тэгсэн чинь зурагны ман доор хүмүүс амар халтар пүүзээ угаа пүүзээ угаахгүй ээжиж нүрээ бодлаа юу яриад байгаа юм бэ. Тэгээ пүүзээ угаачвал уг нь хөөхөө охиндоо миний пүүтэн дээр хүмүүс амар ягшлаа заяа. Тэгээд би миний пүүз яачаад байгаа ингээ бодоо яжсэн чи яг нөгөө нэг duty free нөгөө нэг Nike ш тараад тэгээ Nike орж юу авсан. Нэг пүүз авмаар санагдаад пүүз авсан. Тэгээ би яг яах гэж авсан бэ гэхээр одоо надад нэг тийм ягаан гой шорт байгаа байхгүй юу бэлтгэлээ. Тэгээ ягаан шортон дээр би гой ягаан пүүз өмсөл санагдсан байхгүй юу. Тэгээд авсан. Guys та нар ингээд Монголоос Солонгос руу ирэх юм бол тэр Монгол тавны хажууд байдаг тийм Hyundai юу duty free энэ гэдэг байгаа зэ. Тэнд пүүз амар хямдхан байд юм байна зэ. Би хизээш тийш орж үзээгүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чи сая найзуудаа тэр дотор кино үзсэн байхгүй. Тэр нэгсэн давхарт нь. Тэгээ киногоо үл ингээ тэрүүгээр жоохон хэлсэн чинь бүр амар хямдхан байд юм байлээ. Нэг ийм ягаан банк авсан. Яа шортон дээр өмсгөөд. Энэ хэд гэлээ? Тэр Ёнсуч интернэшнл. Энэ бүр амар хямдхан байсан. Юу байсан? 40 хэдхэн мянган вон байсан зэ. 47-8 мянган вон байсан уу? Тэгээ яг ингээд Nike их дэлгүүр мэлгүүр дээр орох юм бол энэ 100 хэд мэд байх хэвээр пүүз ахгүй юу? Тэгээд тэгсэн чи ийм хоёр пүүз 44,000 3,000 хавцаа байсан. Тэгээд тэгэхээр чинь Монгол мөнгөөр бараг 100,000 хүрхгүй гэсэн үг зэ. Амар хөөрхөн боолтой. Амар хөөрхөн. Би танарт өөрийнхөө халтар пүүзийг харуулъя. Чараа. За яг халтарнаас халтар юм а тий. Халтар л юм а. Гэхдээ энэ пүүзийг би маш их угаадаг заяа. Маш их угаадаг байсан. Тэгээд юу гэдэг гутлын цэвэрлэгийн ч гэсэн өгдөг байсан баггүй юу. Тэг яг халтардуул болцсон юм байна. Тэгээд дээрээс нь жоохон ингээд сампирж мампираад ингээд хажуугаараа ингээд салж малтсан. Тэгээд энэ болохоор зөвхөн фитнестэй өмсдөг пүүз байхгүй юу. Зөвхөн фитнестэй. Тэгээ уул нь гарахтаа бас өмсдөг. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ пүүзийг ийм сампирж халтайж гөлөг болтол өмсөн байна гэдэг чинь бол би тухайн одоо өнгөрсөн цаг хугацаанд бол би маш идэвхтэй амьдарсан байна гэсэн үг байхгүй. Маш идэвхтэй ууланд гарсан байна, маш идэвхтэй тасгалаа хийсэн байна. Тэгээ одоо ерөнхийдөө бол хүмүүсийнхаа нүдэнд ийм халтар пүүз харуулад хүмүүс уурлаад уурн хүрээд бүр боож өгөх гэдэг шиг болохоор тэгэхээр одоо энэ халтар пүүз одоо хаяа. Тэгээд энэ ч одоо хизээ авч илаа Бимба битээр чинь 2022 онд авч исэн юм байна. 3 жил өмссөн пүүз шүү дээ. 3 жил. Яг энийг авч яхад Бимба зүгээр дэлгүүрээсээ өөртөө юм авъя гэж хэлжсэн байхгүй юу? Тэнгүүд нь би дагаж явж байгаа. Тэгээ Бимба болохоор Air Force авахаар нь би бас авмаар санагдаад. Тэгсэн чи яг ийм загвартай Air Force мөртлөө арай нэг тийм өөр содон загвартай байхлаар нь би энийг нь аваад Бимба болохоор яг зүгээр ингээ ориг Air Force авч ирсэн байхгүй юу? Тэгээ бид хоёр хосоор нь ингэж өмсөж бэлгэлээ хийдэг байсан. Тэгээ ерөнхийдөө миний ингээд 3-аас 4 жил угалсан миний ингээд пүүз маань тэтгэвртэй гарлаа. Баярлаа. Угаасаа амар ингээд итгэвтэй амьдэрсэн маань миний халтар пүүзнээс харагдсан байх.
Тэгээ одоо энэ пүүзийг хэдүүлээ. Энэ пүүзийг одоо хэдүүлээ өдөр алган фитнес өмсөн заяа. Дайжгүй 44,000 юм 3,000 тэрийн хавцаар байгаа заяа. Тэгээ ийм пүүз мүзик бол фитнес өмсөд одоо нэг 2-3 жилийн дараа энтэй адилхан галтайс юм болох бах. Тэгээд 2-3 жилийн дараа бас энэ пүүзээ хэдүүлээ хамтдаа гаргуунд нь гаргацгаа чи шүү заяа. За тэгээд бэлтгэл ихэд бол хөөхөн маш эмгтээлэг ягаан. Одоо би ингэж насны бүхсэнд л жоохон амар гоо эмгтээлэг болоод байгаа байхгүй юу? Тэрнээс биш ингээл өмнө нь ингээл одоо нэг 8 дугаар анги 9 дугаар анги хүртлээ би бол зүгээр л эрэхтэй хөхтэйсэн. Зүгээр л яг эр хүн л байсан заяа. Ангийнхаа банд нартай амар зодтолтдог. Энэ булчаа гаргахдаггүй байгаа. Тэгээд жилцэж аяар зовлттой байжгаад одоо ингээд том болоод одоо энэ нь бол нэлээ хүүхэн насн дээр ирсэн боо штэ. Тэг хүүхэн насн дээр ирэхээр жоохон ингээд эмгтээлэг болдго юм байна. Нааш. Энэ бүр ийм том геодтой. Бүр арай л том мөр. Одоо манай пёри жижигхэн болохоор энэс бүр ингээд баг 2 дахин жижигхэн гэх юм уу. Гитэргээ том мөр. Миний үе ингэж чад ирвс юм биш үсттэй үе гайг байгаа. Одоо энэ гэр оронд өөрийнхөө үсэг яйдаа гэж энэ хоёрын үс гэж ёо. Өдөрт баг 3-4 удаа ингэ тахаас сорох хэвээр. Тэг гэртээ хонохгүй 2 онцгоор бүр ингээд гэр орон одоо цагаан бэлтан шалмал бол бүр ингээд ирээн хураавар юм харагддаг. Одоо энэ хоёрын үснээс одоо үнэхээр юм залхаж байна. Хэдүүлээ тэгж жаад нээж үсийн хосноо заа. Өдөржингөө л ийш тийшээ бахан санжганд явлаа амар ядарч ин тэгээд. Сая цөөвөн идээ тэгээ бас жажамян идсэн баггүй жажамян нөгөө нэг хятад тэгэхэд бахан ингээд нүүрс уснууд ингээд авцсан чинь хацар мацар цаанаас ингээд аав сангадаад тэгээ дугуугаа унана. Тэгээд 2 сая дугуугаа унчаад унти да. Маа найзлаа өөрөө авсан юмнуудыг гэртээ тавьчаа тэгээд хүрээ дэрээ гэсэн. Тэгээд найзлуугаа твэрэд гоё унтгаахаа. За тэгээд ингээд бүх асууддаа гээ харийн Валентины өдрийн мэндийг хүргье. Тэгээ хосгүй хүмүүстэй гэж хэлэхэд эх жилдээ энэ жилдээ гоё хастай болоод эх жилдээ гоё Валентин тэмдэглээсэ гэж өрөөё. Ер нь тэгээд хосгүй байсан ч явахтай хүн ганцаараа байхтаас нь жаргалтай байж бол хангалттай чаддаг болдог. Тийм учраас тэгээ хосуудтай хайр дурлал амжилт одоо бүх сайн сайхны хүсье хосгүйчүүдтэй бол тэгээд өөрсдөө бүр илүү хайрлаад өөрсдөө бүр их цаг зав гаргаад бүр гоё болцоосон хойноо бүр гоё хүмүүстэй уулзраараа гэж өрөөё. Тэгээд та бүхэндээ хайртай шүү. Ариун санаа байлаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.